Сануу Нами байна. Номи байна. За өнөөдрийн ингээд анхны подкастаараа уулзч байгаадаа маш баяртай байна. Тэгээд ерөнхийдөө бол бид хоёулаа Infinity English-ийн багш нар байгаа. За тэгээд би яг Нами багш байна. Тэгээд өөрийнхөө Instagram дээрээ болохоор асуулт асуусан байгаа. Яг англи хэл сурахад хүндрэлтэй байгаа зүйлс мөн англи хэлний талаар асуух зүйл байна уу гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол нэг 50-60 асуулт ирсэн байна. Тэндээс бид хоёр шүүгээд давтагдсны юм нэгтгэхэд тэгээд ер нь бол нэг 14 асуулт болгосон байна. За ихний асуулт асуух уу? За тэгээ. За ихнийд ингэсэн байна. За уншаад сонсоод ойлгочихдаг хэрнээ ярьж чадахгүй байна. Яах вэ гэсэн. За таны зөвлөгөө багшаа. За намайг багш нэлээ. За тэгээ уншаад сонсоод ойлгочихдаг хэрнээ ярьж чадахгүй байна гэдэг. Ерөнхийдөө бол миний бодлоор хүн яг дөрмөндөө ямар ч хэлтэй зөвхөн англи хэл гэлтгүй ер нь бүх хэлэн дээр дөрмөө сайн мэдчихвэл ерөнхийдөө цаашлаад айгүй сайн ярина. Тэгээд яг уншаад сонсоод ойлгоно гэдэг чинь бас сонир штэ яг 50% ойлгож гин үү 100% ойлгож гин үү тийм 50% ойлгож гин үү ойлгож байна гэдэг чинь хүн дөрмөндөө жоохон таарах юм байна гэд ерөнхийдөө бол яг системтэй фундаментал зөв тавиасаа гэж хүсэж байна би. Тэгээд яг дөрмөө эхнээс нь үзээд дөрмөө сайн сайжруулчаад тэгээд яриагаа хийсэн зүгээр. Тийм хэрэглээ талд нь бас дөрмөө сайн татах хэрэгтэй. Яриаг сайжруулах хахадж ивэл. Тийм. За миний хувьд болохоор би яг ингээд уус уншаад сонсохдоо хүмүүс ингээд аман дотор ингээд уншаад л ингээд яваад байдаг шүү дээ. Тийм болохоор уус яриа нь ингээд амандаас ингээд ширээс гаргаж ирж байгаагүй. Тийм болохоор нөгөө амнаас гаргахыг гэхээр жоохон бичдэг юм үү гэдэг. Толгойн дотор бол ингээд яагаад тийм болохоор. Тэгэхээр ямар нэг юм яг анхандаа тийм уншиж эхлэх юм бол яг ингээд амандаа чанга гаргаж тэг хүнтэй яг харилцаж байгаа юм шиг уншаад тэгээд яах юм бол илүү юу болов. Тэгээд ямар нэг юм сонсоод тэрийг ойлгож байгаа юм чинь зүгээр зогсоогоод чанга дуурайгаад хэлэхгүй тийм. Тийм бол илүү нөгөө бүжиг ч гэсэн тэгдэжтэй толгойн дотроо бодож байгаа яг хөдөлгөөн харин хөдөлгөөн имлэхгүй тэгээ эсвэл үгээр додолдог тийм. Яг тэр шиг тэгээд бас би бас зарим оюутнууд хийдэг байхгүй нөгөө voice recording ч юм уу бичлэгэн дээр хийчээд өөрийгөө биччихээд тэргүүлээ сонс. Тэгээ болж юм уу гэж шалгах гэж бас хэлдэг. За окей дараагийн асуулт нь. За 12 дугаар анги маа хэл маш муу. Тэгээ сургалтанд суух уу гэж асуусан байна. За сургалтанд 12 дугаар анги гэдэг чинь нэлээд том хүүхэд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь одоо баг жоохон хүүхдүүд яг уу багасаа жоохон нөгөө Google-тэй өнтер үзээс тэ яг сурч болно ганцаар бол тэ. Тэгвэл 12 дугаар анги гэхээр яг нөгөө одоо таны сая хэлсэн шиг ментор гэдэг яг нэг тэ туслах нь хажууд нь байх юм бол илүү толгоонд нь орж ирж байдаг тэ. Тийм болов уу. Тэгээд 12 дугаар анги гэж аим чинь төгсөд төгсөн юм чинь баг хугацаа байгаа учраас ер нь бол яг ментортой тэгээд миний хэлэх дуртай үг бол системтэй гэж байна. Системтэй яг шахуулаад суралцах нь бол илүү зүгээр хахдаг. Тийм жоохон хүмүүсээс баг багаар өөрөө ээж аав нар нь туслаад явна. Зүгээр ах нь хидэх шахахгүй тийм. Багаас жоохон сонирхолтой юм үзээ. YouTube бодсоо гоё тийм. За 3 дахь асуулт. Өгнүүдээ мэддэгч өгүүлбэр ерөөсөө зохиож чадахгүй байна. За энэ өстой брендер яриад амар их юм ярьсан тийм. Яг цавч бүгд тодорхойл ярил л та. Би бол яг тэгж хэлэх хэрэгтэй. Зөвхөн англи биш бүх хэл гэдэг. Яг бол би яг одоо өөрөө монгол хэлний сурж байгаагүй болохоор монгол хэлэн дээр аявих одоо яадаг struggle гэдэг чинь аявих зовдөг байгаа. Тэгээд монгол хэлийг ч гэсэн ер нь сурч байхад англи хэлтэй ер нь адилхан. Эхлээд өгнүүдээ мэдэх хэрэгтэй. Өгнүүдийг цээжлэн тэр үг яг ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэднэ. Тэгээд тэр өгнүүд хэрхэн холбогдож байна гэдгийг нь ойлгоно. Тэгээд энгийн өгүүлбэр гэхлээр зохиол. Нөгөөдсөн дөрмийн дагав. Тэгээд энгийн өгүүлбэр зохиогоод энэ чинь маш их практис хэрэгтэй. Амар их давтлах хэрэгтэй. Зүгээр л нэг өдөр дөрмөө үзчихэл маргааш нь майг өгүүлбэр зохиодог юм бол биш. Тэгээд цаашлуулаад холимог өгүүлбэр зохиогоод тэгээд ер нь бол маш их давтах хэрэгтэй. Өгүүлбэр зохиогоод шалгуулад тэгээд дахиж засаад тэрийгээ алдаа нэрээсээ суралцаад тэгээд явбал ерөнхийдөө өгүүлбэрээ зохиогоод цаашлаад эсээгэж зохиож чадах байна. Миний бодлоор. Өгнүүдээ мэддэг хэрэг яг өгүүлбэр зүйн ангидал. Өгүүлбэр зүйн хичээлийг л үзэх ёстой л гэсэн үг л байна. Тэгэхгүй одоо бас нэг юм бодол өгдөг хүмүүс өнөөдөр нэг хичээл дээр 4 үзлээ.
Тэгэл яг маргааш би ингээл дүрмээ ойлгоод амар бичдэг болно гэж яриад байгаа байхгүй. Тэгээ тэр бол яг худлаа. Тэг ингэж бол худлаа. Зүгээр дүрмээ ойлгож байгаа болохоос хэрэгэл сурахгүй. Хэрэгэл сурахын тулд бол маш их давтах хэрэгтэй, багштайгаа ярих хэрэгтэй, найз нөхдөдөө ярих хэрэгтэй, тийм ээ. Нөгөө булчин одоо жишээ нөгөө жимд явдаг хүмүүс байгаа шүү дээ. Би тэр жишээг аягүй авах хэрэгтэй байхгүй. Жимд авдаг хүмүүс өдөр болгон тий жил 2 жилийн турш татсны үр дүнд аюулаа гоё биетэй болдог, эрүүлждэг, амьдралын хэм маяг нь өөрчлөгддөг штеп. Яг тэрэн шиг бид нар ч гэсэн англи хэлийг ер нь сурж байгаа юу ч байна. Тэрийг өдөр болгон амьдралдаа уусгаж, давтаж, хийж ийж тэр чинь яг бидний нэг хэсэг одоо тархины нэг нуглаа авч өгөх юм шиг надад санагдах байхгүй. Тийм нэмэлтээр хэлэхэд нэрээ үгийг ерөөсөө үгээр нь цэжлэхгүй дандаа өгүүлбэр яг цэжлэхгүй юм. Ситуацид оруулж тий. За явах гэдэг үг байлаа гэхэд зүгээр л явах гэж цэжлэхгүй. Намны багш явж байна тий. Хөдөлгөөний дотроо ингээд бодчих юм уу тий. Яг үйл өгөөг бол хөдөлгөөнтэй дүүцүүлээд тэмдэг нэрийг бол яг тоцгож байгаа зүйлтэй юм. Дүүхээс чинь цаанаас шууд анханаас өгнүүдэд цэжлэгээ шууд өгүүлбэр болгоод тийм. Тэгээд хүн болгоны арга барил хондоо өөрийн арга барилыг олно гэдэг бас айгүй чухал санагдана. За энүүнээс нэмээд жоохон үг цэжлэх дээр жоохон нэмээд хэлчихв би. За энүүн дээр бас нөгөө одоо зурагтай хамт ингээд харж байгаа цэжлэл хамаагүй үр дүнтэй шиг санагдсан. Яг одоо жишээлбэл дээр машин онголт жишээ гэдэг те зураг crash гэж цэжлэхгүйгээр машин онголцож байгаа зургийг харангаа crash тэнгууд бүгдээрээ газар явж байгаа бид нар ч угаасаа монголоор эсээ бичгтэй те монгол ингээд төсөөлдөг штэ те намрын навчид та нэрээ оочээ яаж нэг те ямар нэг эсээ бичгтэй шүлэг энэ бичгтэй бид нар ч гэсэндээ монголоор ингээд те тэрийг ингээд яг навчид сунж байна те тэр мөр яг төсөөлж яадаг штэ тэр шиг яг навчин газар унжаагаа чимээгийн хүртэл төсөөлдөг тэнгууд нөгөө эссэн дээр эссэн дээр хурж ирэнгүү түүхтүүд үйлчлээ тэр ерөөсөө монголоор орчуулж байгаа л бичих бол арай чадахгүй байна шууд нөгөө яаж чадахгүй юм тэгэхээр цаанаасаа та нар одоо нөгөө англиар бодож сэтгэж дасан л гэсэн үг л дээ шууд crash гэсэн үг машиныг харуул they crashed тийм төсөөлөх хэрэгтэй тийм бидний одоо төсөөлөх гэхээр нэг хэд худлаа төсөөлөд байгаа юм шиг шүү дээ амар бодод авахгүй тийм за Анаахын оюутан англи хэл сурах гэвэл ачаалаа дийлэхгүй болов уу гэнэ. За энэ гэхдээ хөрх асуулт байна. Гэхдээ анаахын оюутан гэхээр л ганцаараа заагүй юм шиг шүү дээ ер нь бол тий. Ерөнхийдөө бол ямар ч хүн яг өөрөө зориод тухайн зүйлдээ сэтгэл зүрхээ гаргаад би нэг хийнэ гэдэг гэх юм бол цаг гардаг. Өдөрт ер нь бол яг 2 цаг бахад хавцдаг. За болио гэхэд өдөрт 1 цаг тогтмол хийх хэрэгтэй. Нэггүй яг 7 хоног жинхоо хийхгүй байжснаа бүтээсээ өдөр 7 цаг сууж ингэж бүтэхгүй. Яг зөв. Зүгээр л хэрэг чи хичээлдээ одоо юу гэдэг 8 цагт босч явдаг байвал ерөөсөө 7 цаг босоод тэгэл 7 цагаас 8 цаг хүртэл хийчих хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл зүрхээ зориулаад чи үнхээр сурахыг хүсэж ивэл өөрөө л өөртөө менежмент хийсэн байхгүй. Тэгэхээр заавал одоо баг өөрийн өвчлөө би заавал ингэ цэжлэх. Би заавал сурах хэрэгтэй гэж сурах хэрэггүй тий. Сэтгэл зүйч гэсэн цаагаараа яг дуртай ах хэрэгтэй. Манай ангийн оюутан тэгсэн. Бид нөгөө нэг танилцах өдөр байдаг шнэ introduction хичээл авдаг шүү дээ. Тэгээд бүгдээрийнхэн би зарлагыг асуух аягүй дуртай. Яагаад англиар сурч байгаа вэ гэсэн чинь манай нэг оюутан багшаа би зүгээр англи хэл хобби болгоно. Би ирээдүйд зүгээр хэллээ дэлхийн юм болмаар байна гэж байгаа. Тэнгуут нь би вау. Тэгээ бас нэг оюутан байгаа. 28 тай л тэр хацаасан. Тэгээ хүүхдээ 3 хүүхэдтэй. Тэгээд өөрөө болохоор ажилтай. 3 хүүхдээ ингээд бас хөргөж авдаг ингээд хэрнээ миний санаж байгаа single mom гэсэн баха. Тэгээд англи хэлний сургалтандаа яваад амар сайжирсан. Тэгэхээр тэр хүн өөрөө л хүсэж байгаа учраас ямар ч юмыг яг урдуураа хүндэсүүлэхгүй яг ингээд хийж чадсан. Тэгэхээр ер нь бол өөрсдөө шалтгаална гэж би бодсон. Өөрөө л хичээгээд өөрөө сонирхол олгож заавал ингэх ёстой гэхгүй ер нь бол хүн завгүй гэж хамгийн их юм. Завгүй байх тусам амар ингээд яадаг юм гэдэг тий. Завгүй завтай авах үед бол завтай ч аяа хичээгээд унтаал за нэг бичлэгч тийм үү дахиад нэг бичлэгч тийм үү гэж өнгөрчихтэй. Завгүй байх тусам нэг 30 минутын гарчсан хугацаа амар яг үн цэнийг ойлгоод юм хийдэг байна. Тэгээд би бас яадсан. Лондонд 10 жил болчихсон. Тэгээд манай хичээл болохоор 9-өөс ордог байсан.
Тэгээд өглөө 9-өөс би ерөөсөө 18 дугаар хатсан суугаад Baker Street-ээс суугаад тэгээд сургуультай яг очдог гэсэн баггүй. Тэгээд ерөөсөө яг очиход 15 минут шаарддаг. Тэгэхээр би гээсээ 8:45 гардаг гэсэн баггүй. Тэгээд яг 9-гээд ордог. Тэгсэн чинь манай одоо англи хэлний багш Miss Cooper гэдэг. Одоо хүртэл би бүр зөөр бүр яг имэйл бичлдэг аюу хайртай багш маань. Өөр IELTS instructor. Тэгэхээр тэгэнгүүтээ тэр багш намайг 8:30-д хүрээдгээ. Багшаа ингээд бүр амар англи хэл муу хүмүүсд ерөнхийдөө татлага өгдөг. 30 минут одоо хэрэггүй гэж бодохгүй. Энэ зөв үр дүнтэй байж болт юм шүү. Тэ өдөр алган 30 минут гэдэг чинь ажлын 5 өдөр 2 цаг 30 минут. Хэрвээ чи тэр 2 цаг 30 минутыг гаргахгүй бол юу болохгүй гаргачих юм бол чи одоо ингээ үр дүнгээ харж ил. Тэ энэ хүүхдүүдийн үр дүнг харж ил гэсэн. Тэгээд би залхахгүй 8:30-аас 30 минут. Тэгээд 8:30-аас очиод байсан. Надад ингээс дөрөв мөрөм тэ зөвлөл мөрлөл гэл янз бүрийн англи хэлний техник зааж өгөө. Би тэгэл аюух баярлаг байхгүй. Тэр 30 минут хичээлд би очиагүй байсан бол яг уу өнөөдөр ингээд хүмүүс зөвлөгөө өгөх гэж авах тий. Тэгэхээр яг одоо боли 1 цагийн өмнөөс ирэхгүй 30 минутын өмнө босоод яс үгсэж байгаа л буцаал амтчихл та тий. Эсвэл өглөө ялангуяа хүний дахиад яг цаа хараа тий. Тэгээ би бас нэг 10 жилдээ би яг нөгөө эсэтэд бэлдээвчихсэн байхгүй. Тэгэхээр бас ерөөсөө ийшт бэлдэн бас нөгөө амар тулгамдсан 12 дугаар ангид бэлдчихсэн. Тэгэхээр ийштэй бэлдэн эсэтийг нэлээд завгүй тэгэл англи сургуулийн хичээлүүдээ хийя, даалгавраа хийе гэл тэ. Тэгж явж байхад бол яг автобусанд хичээлээ яг хийсэн юм. Хамгийн автобусанд бол шүү дээ хамгийн гой сул яг 10-ын суултаа. Тэгэхээр тийш хүүхдүүдийн зорилго нь бол яг зүгээр нөгөө одоо том хүмүүстэй суулгахгүй гэж бодоод яадаг. Би болохоор яг тийш очиж яадаг гэхээр яг нөгөө хичээлээ гяс гэж тэ энэ чи энийг гяс даалгавраа хийчих гэсэн зорилгоор суудаг. Тэгээд хэрвээ хийх юмгүй байвал зүгээр урд сууж байгаа л тэ. Заавал нэг суугаад шаардахгүй юм бол хөвшөө хүмүүс тэ. Тэгээд ер нь бол автобусыг ер нь бол нэг ашигладаг шүү дээ. Харин тий асуул хамаагүй ашигтай гэдэг надад. Ингээ нөгөө баг гиз мэсний асуул гэдэг амар нөгөө вакуум гэдэг асуул мэдгүй вакуум стомат. Нөгөө нэг амьсгалаа төвчээд нөгөө ингээ гизсэн ингээ татаад байдаг. Тэрийг ингээ босоод зогсонгоо ингээ амар ингээ яа. Тэгээ хорон хүч бүрийг ашиглаж чадж байгаа байхгүй. Зөвхөн англи хэл гэхгүй те. Even ингээд биеж хөгжүүлж болсон. Харин одоо жишээ нь ингээд яаж байгаа байхгүй. Манай ээжийн хойроод үн ингээд манай ээж болохоор надад дандаа өглөө тэгшилж явж ий гээл тэгээ өглөө чангалж явж ий бүхсөө баян ингээд чангалж явж ий гээл тэгвэл би нэг хүлээж авдаггүй за whatever тэгсэн чинь ээж хойроод үн болохоор тэгээд яг 1 сар явсан чинь ингээд хөлнийх нь бүх ингээд болчихсон чангалсан гэсэн байна. Тэгээ хорон мөч бүрийг өөртөө ашигтайгаар ашиглах ингээд чинь тэгэж чадах юм бол энэ англи хэл юм бэ те ер нь бол тийм байхгүй юу те. Тэгээ тэр vacuum stomach гэж та нар олоод тэр бас би ингээд ерөөсөө асуулт хийхгүй тэрийг хийсрээ одоо л гэж. Ямар ч таа хийх юм. За яаж speech сайн бичих вэ? Нөгөө нэг Model United Nations гэдэг болдог шүү дээ. Нөгөө нэг нүдийн хурлын нөгөө нэг одоо дуур амьдлах юм болдог. Оюутнууд бол 10 жилийнхэн тийм ээ. Тэр нь speech хэрхэн бичих вэ гэмээр. Би энд орж исэн. Монголынх. Тийм. Гэхдээ яг тэрэн дээр би бол нэг мундаг болтойгаагүй. Best delegate энтрийг бол аваагүй. Зүгээр би яг туршлага судлахын тулд орж исэн. Тэгээд бас юу жоохон байсан. Тэгээд яг speech-ний хувьд болохоор яг эсэнээс шал ондоо бүтцтэй байд юм лээ. Тэгээд бас яг англи хэлний техникүүд аяг шаардлагатай. Тэгээд энийг бол ярих юм бол тусдан одоо подкаст хийж ярил зүгээр. Гэхдээ хамгийн мундаг жишээ гэх юм бол би Обама хэлбэг дурш хоёрыг ер нь амар шүтдэг. Тэр хоёр бол амар сайн ярьдаг юм байна. Тэр яг хүнийх нь хайшгүй хийсэн зүйл мөлийн шүтээгүй. Ерөөсөө ярьж байгаа тэр ярианы урлаг нь бол амар юм. Тэднийг яг нөгөө дуурайгаад яриад бас гэж бол. Яг тэднээс шиг тэднээс ярьж байгааг зурах биш. Тэднээс хараг барилыг нь зурах юм байна. Тэгээд би бас энэ дээр нэмж хэлэхэд би болохоор яг нөгөө Toastmasters Mongolia гэдэг клуб байдаг байхгүй. Тэнцээ ингээд яг 2 жил гаруй явсан. Тэнцээ болохоор яг нөгөө уус public speech-ийн тухай одоо клуб гэсэн үг. Тэгээд 6 сар тутамд ингээд төлбөрлөд явдаг. Тэр бол надад клуб бол надад амар сонирхолтой байсан. Тэгээд улсын competition, international public speech competition зэрэг оролцоод тэгээд яг хожоогүй л дээ. Experience гэдэг чинь аюул зүгээр ахгүй. Ийм хүн болдгийг мэдчих. Тэгэхээр тэр клубыг бас би санал болгож байна. Тэгээд бас нөгөө нэг speech-тэй сайн гэдэг нь энэ охоноос юу бичгээсээ илүү яаж ярих вэ гэж бас тийм чөлөөтэй тий. Тэгэхээр ер нь бол би нэг юу бол мэддэг ингээд талтай ярих
талтай гэдэг чинь өөртөө гэсэн юм. Талент чи ямар экспрешн гаргаж ийн, ямар одоо сандрахаараа ч юм уу те паниктахаараа ямар царай гаргаж ийн гэдгээ ядаж контроллоод тэгээд нүүр хагарах хэрэгтэй. Би яах вэ? Төс насрал гэхдээ нэрээ аимснаас одоо яг хүмүүсийг яаж татах вэ? Хүмүүсээ би яг тийч ингээд сурснаар яг нөгөө багшлахаас эхлээд тийч явчихсан байхгүй. Тэгэхээр нөгөө аль хэдийнэ би жоохон бэлтгэсэн. Орж ирээд хүмүүсийн нүдлөдлөө бүгдийг нэг гарч ярьдаг байсан. Тийм юм хүмүүсийг сурсан учраас нэлээд сайн бодож хэлжсэн. Тэгээ түрүүний нөгөө нэг миний хэлсэн багш байгааз тэр хэлжсэн байхгүй юу? Чи энэ body language гэдэг аяг хэлээ. Тийм гутаа юу хүн болгоны юм gifted буюу авьяастай байдгүй. Хүн болгон хичээх хэрэгтэй. Хичээгээс болно. Яг л бидний нөгөө жилийн эцсийн шалгалт болохоор нөгөө яриад байгаа байхгүй юу? Өгсөн сэдвээ нөгөө ярьдаг. Тэгээд тэрэн дээр бас ингээ өөртөө ихтэй body language ашиглаад аяг өөртөө чөлөөтэй ярихад бас оноо юм биш үү гэдэг. Энэ ч IELTS speaking гэж хаадаг шүү дээ. Ханаас ч нэрээс сонсон чи гэлж хайлаад гэсэн чи бас сайн нэг манай нэг бас багш хэлжсэн байхгүй. Ингээд яг хүмүүс ямар хүмүүсийг сонсох хэрэгтэй лээ. Том хүмүүсийг өө, нам хүмүүсийг өө. Яг санаас ингээд намхан биш бол тэр багш өөр аймаг намхан байна. Тэнгүүд намхан биш бол тэр body language яг харуулж яваад гамаараа заагаад ингээд тэ гэрээс алхаад ингээд гараа одоо энийг чи юу хэлээ? Гараа илгэндээ тэгж ингэж яахгүй гараа бүр би амтаар мэдрээд тэ хэрэглэдэг гэж байна. Яг энийг ч гэсэн яривал бас тусдаа нэг ингээд юм болох. хэрэгтэй байгаа байхгүй тий. Дараагийнх дээр бас бодолцсон. Та нар бас юу яриулмаар байна гэдгээ бас комент дээр хэлж болно шүү дээ. За энэ саяны дараагийн асуулт яаж ичихгүй ярих вэ гэнэ саяны өмнөх асуултан дээр ихэд бол ярьсан юм дээр нэг алхаслаа. За англи хэлж байхдаа шантарсан уу? Хэддээс сурсан бэ? Oh my god. Тэр гоё асуулт байна тий. За би л ярьчихсан. За намайг шинэ ярих дуртай байгаа. За энэ дээр бол би яг юу шантрах үе болсон дөө. Тий. За ямар ч гэсэн би Орос 3 дахь сургууль ер нь сурдаг байсан. 9 дугаар анги хүртэл сурсан. Тэгээд 9 дугаар ангиас Монгол сургууль руу төршилжээд тэгээд төгсөх ангигаа ер нь бол донд явсан байхгүй. Тэгээд яг англи хэлийг бол Орос 3 дахь сургуульд яг ерөөсөө сэтгэлээ зориулж тий яг зүрх сэтгэлээ зориулж би нэг сурах ёстой биш ингээд сурах шаардлагатай тий одоо ингээд сурмаар байна гэдэг ч юм уу тийм дуртайгаасаа сурч байгаагүй зүгээр дүн авах юм төлөөр сурчсан. Тэгэл яг харсан надад ерөөсөө үлдсэн юм бол байгаагүй байхгүй. Уг нь бол яг сургууль юм болаагүй сургууль нь бол сайн сургууль. Зөндөө сайн ангилт болж гарсан хүмүүс зөндөө олж би яг өөрөө л хичээгээгүй. Тэгээд ерөөсөө сайжраагүй. Тэгээд яг ангилт анх одоо тэр том Westminster Academy гэдэг айгүй том сургууль очоод яг англи хэлний талаараа ингээд те англи хэлээрээ юм хийх гэхэд ямар ч боломжгүй байсан амар хэцүү те хүмүүстэй хоорондоо ингээд харилцаж чадахгүй те өөрийгөө илэрхийлж чадахгүй те ядаж ингээд нэг хамт хоол очоод идэхүү гэж хэлж чадахгүй те тэгээд даалгавраа сонсож амжаагүй бол би даалгавартай юу гэсэн бэ гэд ангийнхаа хүмүүсээс ч асууж чадахгүй те тэгэн гутаа юу гэдэг хатуснаас хоцорсон ч гэж би багштай хэлж чадахгүй. Ерөнхийдөө бол яг тийм байна гэхээр би яг шантарч ирсэн. Тэ. Ер нь би энийг сураад яа вэ? Бараг буцаал Монгол руугаа явчихвал зүгээр юм шүү. Тэнд очиод ингээл ийм амар стресс, ийм амар дарамт байхгүй. Тийм юм шүү гэд би бас нэг бичлэг дээр ярьсан байгаа юм. Бид бол 0 уйлаас учсан. Яг тэгвэл яг үнэнгээл кафетерий хаана гэдгийг ч мэдэхгүй, хоол нэмэртэй байгаа. Гэтэ бидний нөгөө мэддгээр кафетерий нэг давхарт байдаг. Гэтэл тэр сургуулийн хамгийн дээд давхартай байсан. Тэгэл хоол нэмэртэй тэгээд ингээд Лениад гэдэг нөгөө хүзэндээ зүүдэг юм байдаг шүү дээ. Тэмдэг. Тэрүүгээр тэрний өнгөөр нь ялгаж хоолнд оруулдаг. Тэгэл намайг орох гэхээр нөө гэлтгчдэг. Тэгсэн чинь миний оранж өнгө нь болохоор нэгт хоёрт өдөр ч илүү ингээл хамгийн сүүлд нь ордог, гуравт өдөр хоёрт нь ордог энэ төр гэл. Тэгэл намайг очиход миний Лениадны өнгө болоогүй байдаг. Тэгэл стресстэй л яа ер нь боли те би ингээд чадахгүй байна. Ямар хэцүү юм бэ гэж аюух боддог. Бүр ингээд шантарсан. Тэгээд хэддэгээс сурсан байл гэж юм л да. Ерөнхийдөө бол би нэг 4-5 дахь ангиасаа сурсан. Гэвч яг чин сэтгэлээсээ бүр зорж сурсан бол яг төгсөх ангийн 12 дахь ангийн сурагчлаад. Гэхдээ яг миний нэг давуу тал бол орчинд нь орж сурсан учраас маш хурдан сурсан. Гэхдээ яасан бэ гэхээр бүр яг сэтгэлээ зориулж тэгээд аюу дуртай болж тэг хэрэглээг нь ойлгосон байхгүй. Тэр газар очиод амьдраад ирсэн чинь энэ бас ямар гоё системтэй юм бэ? Ямар гоё болгосон юм бэ? Тэг англи хэл ямар юм
одоо газар хэрэглэгдэж болт юм бэ те. Тэнгуутаа ингээд бүх үндэстнүүдийг тэр одоо нэг Лондон ч одоо яг англичууд гэхээс илүү ингээд international улс болсон. Тэгэл би энэ олон улсын хүмүүсийг ингээд United буюу нэгдсэн болгож байгааг нь анзаарангуудаа за би одоо англиар матай сайн ойлгохгүй, science сайн ойлгохгүй те өөр бусад зөндөө хичээл амжин geography энэ төрөйг хичээлүүдийг ойлгохгүй ингээд байгаа юм чинь ямар ч сайн англи хэлээ амжилттай сурчээ. Тэгэл яг сэтгэлээ зориулж гисэн байхгүй. Тэгэл яасан гэхээр энэ шантрал гэдэг зүйл чи хэсэгтэн зурах. Нэг ганц 2 цагийн л бидний стресс. Тэгэл тэрийгээ таваа гарчих. Тэгэл өөртөө богинохон зорилго тавиал эхлээд тэгээд халын зорилгоо харчихад л ерөн хангалттай юм бэл. Тэгэл ерөөсөө тэр шантарсан моментаа би одоо ингээд дурсахад аюу гоё. Ингээд энийгээ л суулдаг шүү. Би тэр үед тэгэж шантарч уйлж суугаагүйсэн бол би өнөөдөр ингэж хилээ сайжруулж ингээд одоо жишээ нь багшлаад явж явах юм. Хүсэл төрөхгүйсэн баг гэж би боддог байхгүй. Тэгэхээр би нэг шантарсан одоо эмоцсон мөчийгөө ч гэсэн өөрт сайнаар бас тусгаж болж байгаа. Тэгэхгүй тэгэл шантарлаад бол бай гэж болох байх юм шүү дээ. Тэгэхээр би бол оюутнуудаас хардаг аюух шантрах гал багшаа яах вэ гэж шантарсандаа дараа чи хичээлээ тасалдаг ч юм уу. Тэгж мэх юм хардаг байхгүй. Би тэгэл яг хэлдэг. Чи өнөөдөр шантарч байгаа чинь яг сарын дараа тий IELTS ангид орох гэж байгаа. Амар инээд тарагдана. Тэ чи инээдтэй гэдэг нь ингээд өөрийгөө фан гэдэг байгаа юм биш. Тэгэл амар хөөрдөн тий. Ингээд шантраас очсон өнөөдөр би ингээд IELTS-ийн мохгийг суулж ин даяасан гоё юм бэ гэж хардаг юм билээ ер нь бол. Би бол яг шантрах гэдгийг бол өөр дээр позитивээр ашиглах тал дээр бол амар дуртай. Өөрөө тэгж чадсан болохоор тэгвэл яг шантруул тэгэл яах юм шүү дээ. Ирээдүйд төсөөлөл яа IELTS үжин 8 он амш шантарсан байсан бол өнөөдөр ингээд суухгүй тий би тэр сургуулийг төгсгөө тий би шантарсан байсан бол одоо гоё юу гэдэг англи хэл дээр ном уншаад суухгүй шүү дээ. Ер нь бол гоё бичлэг үзээл те. Нэг одоо шат ухрах байсан маш шантарсан байсан. Би шантраагүй тул да нэг шат халахсан. Тэгтээ амар эготой сонсогдож байж магадгүй. Гэхдээ яг үнэн байхгүй. Тэгээд энэ чинь зөвхөн англи хэл дээр биш. Математик биш. Бусад бүх хичээлүүд болон ажил төрөл чадварууд те бүх зүйл байхгүй ер нь би яг тэгж боддог. Гэхдээ who am I to give одоо advice яг би ингэж балуун жоохон намайг сонсчвал энэ юугаа мэдтiin гэж болно. Гэхдээ би болохоор юу гэж боддог гэхээр энэ нас гэдэг нь зүгээр л туулсан нь насчлах гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг энэ хүрээндээ энэ салбартаа бас гайгүй туулаад мэдсэн болохоор бас ингэж зөвлөж болж байна гэж бодоод энэ подкастыг сууж байгаа. Бах гэж бодож байгаа. Тэгэхээр хүмүүсийг бас зөв ойлгоорой гэж бодож байна. Яг үгүйсээ нийлэн эготой юм шиг ярьсан болохоор би залруулж шийдлээ. За бид хоёр дээр нэмээд бас өөрсдийнхөө өгөх зөвлөгөө байвал тийм өөрсдөө гоё коммент хийгээд тавьчих байсан. Тэгээ яг бүр улаан цай ингээл муулаад байж болохгүй тэгээ бид нар бас human being хүн шүү дээ тийм ямар нэгэн муухай юм уншихаар сэтгэл зүйн унам тийм сайд олно тийм зүгээр дараагийн удаа юу яриулмаар байгаа юуг анхаармаар байгаа гэдэг нь бас гоё коммент дээр тийм хэлээд гоё явчвал бид хоёр бас өөрсдөө анхаарч хоёулаа шантрахгүй. Тэгээд сарын дараа гоё онцгой явж байна. За, окей. Дараагийнх нь асуулт болохоор дуудлагыг хэрхэн сайжруулах вэ? Хали дөрөв хэлсэн дээ яг тий. Рекорд хийгээд тийм өгсөжлээд тий. Тэгэл сонсоод зогсоож байгаа юм бэл яах. Тэгээд нэг би бол хэлдэг нөгөө Cambridge Dictionary гэдэг ерөөсө Google-д тайхаад амар гоё вебсайт байгаа. Тэрэн дээр англи Америк дуудлага нь аль аль нь байдаг. Тэгээд тэрийг дураагаад хэлээд яг энэ номын багш хэлсэн шиг чанга хаа. Тий. Яг арилахгүй тий ер нь. Ер нь хэлсэн шүү дээ. Би бол зарим оюутнууд хийдэж тэр мөртөө аав ээжтэй очиод нэг мэдхгүй ингээл хэлж өгвөл зураагаад хэллээ. Техник гэж юм хэлдэг ахгүй. Заавал илүү хүн сурдаг гэж хэлж шүү дээ. Тэр бүр яг юм анх багшилж хэлсэн хүмүүс ч одоо 3 жил бараг 4 жилийн өмнө болох ч юм уу да. Тэгэнгүүт тэр үед ингээд бас хэдийн ингээд дөрмөө мэддэг ч гэсэн бас мэдгүй мэдэн зөндөө байхгүй. Тэгээ хүн багшлаад ингээд заах тусам улам ингээд татчаад тэгээ бас илүү их юмнууд ингээд эргэлхийлдэг. Яг нөгөө солонгоо багш хэлжсэн шиг манай нэг багш намайг дөнгөж ажил болж байгаа гэх юм байхгүй. Багшлах гэдэг чинь өөр яг марафон шиг шүү дээ. Өнөөдөр чи нэг юм мэдчихэж байгаа тий. Тэгээл маргааш ихэд дахиад нэг юм мэдхийг хүсэж идэг ийм юм шиг аюу гоё мэддэг нааны цаг хичээгээ гэж бодчихсан байхгүй. Тэр нь бас аюу манай. Дааж хам үгийн сан хэрхэн нэмэгдэх вэ? За намайг багш хүн дээр
За үгийн сан хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн тий. За энэ дээр болохоор би бол яг бэлтгэж байгаа өөрөө одоо хэрвээ бэлтгэж байгаа шалгалт байх юм бол тэрүүндээ зориулаад. Жишээ нь бол IELTS бэлтгэж байгаа бол тэрнийхээ нөгөө насны эссэнүүд байдаг шүү дээ тий. Тэднийг ингээд дандаа хуулж хичээл тэднэртэй л гарч ирсэн өгнүүдийг зэжлээд хахад болоо. Тэд нар ч л яг хэрэгтэй болохгүй. Альсгүй л өөрөө бизнесийн талбар дээр ажиллаж байна. Би бизнесийн өгнүүд хэрэгтэй ингээд тийм бол бизнесийн юмнууд уншаад байдаг ч юм уу. За ангаах яг сурагч гэдгсэн шүү дээ тий. Тэгэнгүүт ангаахын сурагч байна гэх юм бол ангаахын гоё сонирхолтой бас жижигхэн хүүхдүүдэд зориулсан тийм хүн байна шүү дээ тий. Тэрнээс юм уншингаа ч юм уу юм ингэж хийнгээ ажиглуулсан дээр юм болов ч. Би яг нөгөө би бас өөрөө яг нөгөө үг цээжилж байгаа байхгүй байхгүй өөрөө. Тэр бас хийж байгаагүй. Би юу гэдэг л орчинд байгаа болохоор тэгээд яг Монгол ирэнгуутаа нөгөө нэг яг Монгол функшнийг Монгол одоо тайлбарыг мэдэхгүй. Тэгээд яг бодож байгаа ситуацаас нь бодож байгаа наа чи ийм үгтэй гэдэг юм гоо яг зүг байдаг. Тийм болохоор энэ дээр бол би яг зөвлөгөө өгч нэг санахгүй. Гэхдээ багшилж байгаа болохоор ерөнхийдөө бол анзаараад олон хүүхдүүдээс харахад бол яг тухайн юмдаа зориулах үгүй бол төсөөлж дөрөвний ярьсанчлаа төсөөлөх хэрэгтэй. Ингээл манай нэг оюутан хэлсэн шүү дээ амар сонин заяа хүн болгоны тарих төсөөлөл институттгүй шал андаа байдаг байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд мод боддог гэж байгаа. Манай хүүхд ингээд мод бодоод ингээд мөчр боддог гэж байгаа. Тэгэн гутаа мөчр болгоно нь ингээд салбар өгөхтэй төсөөлждөг гэж байгаа. Тэгэн гутаа мөчрөөсөө ургаад ингээд навч болгоно тэр салбарын өгнүүд гэж хэлдэг. Тэгэхээр тэр хүүхдийн ингээд төсөөлөл гэдэг зүйл амар хэрэгтэй аюу мундаг байгаа. Би бол тэгж хэлэх юм бол барыг надад хэцүү болчихно. Би болохоор өөрөө одоо жишээ нь яг төгсөх ангийн сурагч мөрөгчтэй амтан байхдаа яаж үгээ зэжилдэг байсан гэдгээр нөгөө өнгөөр зэжилдэг гэсэн. Өнгөө. Би бол яг шалгалтанд л зориулж гэл нөгөө нэг нөгөө одоо жишээ нь үгтэй англи үгийг англи definition бичиж байгаа байхгүй. Biology-гийн хичээл дээр бол би амар их тэгж бэлтгэжсэн. Тэнгууд одоо яг марч ногоо photosynthesis гэх хичээл ороод ирэнгүүт ногоо өнгөр бүгдийг чэжлэл тэнгууд хүний анатом ороод ирэх юм бол улаан өнгөөр чэжлэл тэнгуудаа нэг юу recycling гэдэг бас хичээл орчихсон баггүй биологи дээр тэгсэн чинь тэрийг нь болонгууд ингээл юм уугаар шармараар тий ингээл өнгөс тэгэл экосистемтэй ингээл юм цэнхрээр юм ч юм уу тий тухайн шалгалтанд зориулаад бидний гутаа 1 паунд дэлгүүр ороод аюу 1 паунд тийм байлаа баг мөн Монголоор ч 1000 литр гэхээр бас гайгүй л үү тий. Тэгэнгүүт тийм тэмдэглэлийн 5 литр байхгүй гэдэг нь хатуу хастай. Тэгээ тэрэн дээр ингээд би нэг үгийг бичээл тэгэл яг цээжилтлээ бичнэ. Бүгдийг бичнэ. Definition-тэй хамт штэ. Тайлбартай хамт би шалгалтанд бэлдэж байгаа. Бүгдийг бичээл. Тэгэл нөгөө цаасаа урьж хаяал харахгүйгээр бичнэ. Тэгэл дүүтүүлээд харангууд зүг болонгууд за би цээжилчлээ гэдэг. Тэгэл харангууд би өөрөө бичиж цээжилдэг хүн байгаа байхгүй. Тийм баад зарим хүмүүс болохоор ингээд сасаж цэжилдэг штеп. Би тэгэл яг бич одоо ч гэсэн би ингээд жолоонд сууж байгаа. Онлайн жолоонд сууж байгаа. Тэнгүүд хүмүүс бол зүгээр сасаад цэжилдэг байхгүй. Онлайнаа тоглуулаад сасаад гэж тест хийгээл. Тэнгүүд би болохоор одоо зүгээр л онлайнаар үзэж байгаа ч гэсэн дэвтэр дээр бүгдийг нь ягштанд бичээл тэгэл цэжилж байгаа байхгүй. Тэр яг хүн өөрийнхөө яг юугаар дамжуулж яаж цэжилж ин гэдгийг ойлгоод тэгээд салбар нь хуугааж байгаа. Наач гоё өнгө байна. Тэгээд өнгөөр ингээд цэжлээ. Одоо нэг флашкарт гоё өнгөөр авчаад яасан. Тэгэнгүүт одоо нөгөө манай сургуулийн төв дээр болохоор бид нар нөгөө нэг өгсөн аймгийн хичээл авдаг штеп. Тэгэнгүүт би яа гэхээр нөгөө нэг та нар өөрсдөө бичсэн мөнгө харамлаа. Бид нар 10,000 төгрөгөөр бол хоол ерөөсөө татлахгүй аваад идчихдэг. 10,000 төгрөгөөр нэг 7 өнгийн хайлайтер худалдаад авчихаа. Тэгээд хайдлын нөгөө намны сэдв байдаг штеп. Намны сэдвэн дээр би adjective noun гэтрийн өнгөөр ялхаж хадгалуулаад байгаа. Тэгэнгүүт тэр хүн дараа нь noun гэдгийг цэнхрээр сурсан бол цэнхрээр нь дүүсгэж санаж болох байхгүй. Өнгө бүр амар чухал юм билээ ер нь. Би бас энийг магадгүй энэ сэтгэл зүйн хувьд бас судалсан юм байдаг байх гэж бас судлахыг амар хүсдэг гэхдээ яалч байна чухал юм л да. Тийм. Аюу гоё гас тэгтээ. Яг хөө тэгэл миний л арга. Би бол яг нөгөө эссэг яг IELTS-ийн зэрэг бэлжилсэн болохоор тэгэл эссэг л хуулдаг биш эссэнүүдийг хуулаад хоёулаа наач бас яг л юу байгаа гэдэг бичиж хэлж байгаа. Хоёулаа шүү сэтгэлтэй байна. Тэгээ би болохоор яг нөгөө хоёр зэвтэр гаргасан байхгүй. Нэг нь болохоор гоё бичих зэвтэр, нөгөөх нь мохоо бичих зэвтэр гэдэг. Тэгээд гоё бичгтэр болохоор гоё нөгөө асуултын биччин, хариултын ингээ гоё биччин. Тэнгүүтээ хариултан дээр нь одоо нөгөө мэдхгүй өгнүүд байвал гоё өөр өнгөөр тодруулаад энэ эссэн дээр дараагийн эссэн дээр ашиглах болох юм байна гэсэн бас нэг өөр өнгөөр тодруулаад
нөгөө муухай бичгүүд дээр болохоор ингээд хурдан ингээд нэлээд удаа бас 3 удаа юм л яадаг гэсэн л та. 3 удаа муухай ингээд сараачж болно шүү дээ. Яагаад хурдан муухай вэ гэхээр нөгөө даа нөгөө listening дээр орно шүү дээ. Тэгээд наад чи яг ойцтой хэлдэг байхгүй. Нөгөө хэдий ингээд нөгөө нэг чадвар нь амар сайн хөгдөж ч айгүй удаан бичлэгээ болоод амжихгүй алддаг. Тэнгууд би танд ингээд юу гэдэг вэ гэхээр зүгээр юм хулж бичмээр байгаа бол зүгээр сэдв орчуулаад бичээдэг гэдэг байхгүй. Би монголоос англи руу англи монгол руу. Тэгэл ер нь хурдан бичих дээр ч гэсэн надад амар хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Ер нь бол тэгэл уус гадагшаа явж суралцах гэж төлөвлөж байгаа шүү дээ. Тэгээд гадаад ч яг ингээд Монголын сургууль шиг лекцээ ингээд бэлдсэн газ яриад слайдуудаа эргүүлээд авчин. Тэр үед хурдан бичих бас аюул. Зарим багш нарт слайд авахгүй, зарим багш нар нөгөө ингээд тэгээд зургийг авах зөвшөөрдгүү. Жишээ нь юу юм гадаад авчраад зургийг авахаар ингээд уурлаад зургийг авахын яг сонс гэж уурлаад. За окей. Listening, writing яаж сайжруулах вэ гэдэг. За writing бол сайн нэ. Хаяа writing гэж ярьсан те. Би болохоор writing дээр ингэж хэлдэг. Би ер нь бол өөрийгөө тэгж дүгнэдэг. Миний writing ер нь даагүй. Яг хамгийн эхэлж хөгжсөн гэх юм уу? Нөгөө хідэн чадваруудаас эхэлж хөгжсөн writing. Тэгэнгүүт би writing дээр юу гэдэг вэ гэхээр бид нар эхлээд их хэлээрээ амар сайн ойлгож өөрийгөө илэрхийлж бичдэг болоод энэ хэсэгтээ тэгин гутаа дараа нь англи дээр түүнийг хийж чадна. Тэгэхгүй бол шууд англи хэлд мундаг болно гэж байхгүй. Ядаж өөрийнхөө нөгөө нэг ойлгож байгаа 100% мэддэг одоо native language гэдэг чинь тэрүүгээрээ эхлээд амар сайн ойлгодог. Тэрүүгээрээ ингээд маш гоё complex гэдэг чинь үгүй бол одоо юу гэвэл юм active thinking тий хийж чадчих монголоор шүү дээ ихлээр янз бүрийн талаас нь ярьж янз бүрийн талаас нь ингэж бичиж сурсны дараагаар writing дээр англи хэл дээр даашаа өөр хэл дээр ерөнхийдөө бол бичиж сурна гэж би боддог. Тэгвэл яг түрүүний бит хоёрын ярьжсэн юмуд яг одоо энэ дэр хэрэгж байна. Тэгэхэд үгээ мэдсэн, өгүүлбэрээ бүтээсэн. Тэгээд дүрмээ яг хэрэглээд сурцсан. Бичиж байгаа юм илэрхийлээд сурцсан. Тийм үед writing сайжирна. Тэгэхгүй шууд би өнөөдөр writing сайн болно гэж байхгүй. Writing зүгээр хуулаад байсан гэж байхгүй. Энд чинь намын багш жишээлбэл яагаад хуулаад сайжирч юм гэхээр тэр хүний суурин сайн тавигдсан. Суурин татгалцсан байгаа болохоор хэрэглээ гэдэг зүйл аюул шүү. Дүрмийн тий. За яг энэ хүн одоо тий өнгөрснөөс эхлээд одоо хүртэл хийж байгаа зүйлийг ямар цаг дээр илэрхийлэх вэ гэдгийг мэддэг болчих юм бол наадахын шүү дээ. Мэддэг болоод хэрэглээг нь мэддэг болчих юм бол амар сайн бичдэг тий. Саяны хайл цагийг хийсэн бэ та нар комментоор бичээрэй. Тий. Би бол writing гэж боддог. Шууд ийм муу мяа байж байгаа тий. Одоо муухайчлаа гэхдээ дөнгөж beginner гэж хэлээс та beginner буюу анхан чатны хэлж байгаа хүмүүс шууд writing дээр сайжрах уу гэж надад аюух асууж орж ирдэг тий. Тэгэхээр ерөнхийдөө бол fundamental суурь маш сайн тавьсны эцэст writing дээр сайн болно. Listening ч гэсэн муу ялгаагүй. Ер нь бол яг анхан шатны юмнууд аюу сайн мэдчихий ерөнхийдөө бол сайн сонсдог болох байх. Listening бол яг тийм. Listening айлцсан яг listen дээр бэлтгэж байгаа л тийм нөгөө юу штэ. Ер нь бол хамгийн эхлээд нөгөө predict хийх хэрэгтэй. Тийм тий. Тэр тактикууд бол зөндөө тий. Гэхдээ юу та бас чихний бүглэг байгаа штэ. Нэгэнт environment Монгол бидэрт байхгүй. Environment гэдэг нөгөө орчин бидэрт байхгүй бол орчингоо өөртөө үүсгэх. Яг зүгээр л listening сайжруулах гэх юм бол яг нөгөө хүүхдүүдэд зориулсан нөгөө бахан story times гэж YouTube-д байж шүү дээ. Тэгмээ тийм юм хөрнөөс сонсчоо тэрийг би шууд сонсвол нэг сонсвол ойлгож чаддаг боллоо гэх юм бол жоохон дэшээ юу. Тийм багаар ахихтэй тий. Би цайлагсад гэдэг ном уншсан. Тэр монгол хүн бичсэн ном байсан шүү дээ. Аймаг мундаг бичсэн ном байсан байхгүй. Тэгсэн чинь цайлагсад гэдэг тэр нь болохоор ерөөчүүдийн нөгөө амжилтанд хүрсэн аргууд л байгаа юм л та. Тэгсэн чинь тэр хэсэг нь аюул таалагдсан нөгөө ямах ямхаар юмээ хэрэгтэй. Тэгжиж авдаг. Тэгэхгүй шууд өнөөдөр 0 хийж маргааш 100 болохыг хичээвэл чи ерөөхдөө бол тэг яг амжилтынхаа амт шимийг хүртэл мэдэрч чадахгүй. Тэгээд ямахаар яваа тэр хэсэг нь байв таалагдсан. Гэхдээ бас ер нь бол тэгдэж шүү дээ. Үр дүн ерөөсөө нэг гаж амар ингээ хийгээд байгаа мөртлөө гаж өгдөг. Тэгсэн мөртлөө нэг мэдгээд ингээ гин болсон. Тэгвэл тийм нэг граф байт юм л та бүр ингээ тэг 10% ингээ тэг хэдэн жилээс хасаар ингээ 10% явсан. Гинт
50% гэдэг ч юм уу тийм сайжирсан байдаг тийм. Хамгийн гол нь тогтмол хийсэн байхгүй тийм. Тэгэхээр listening дээр бол би тэгт юм угаасаа яг өөртөө орчиныг бүрдүүлээл тэгэл ерөөсөө чихний бөглөөг л гаргаж байгаа. Тэгэл нэг өдөр бүх гэж гарчдээ шүү дээ. Ер нь бол тийм. Миний хадаа хизээс гарсан юм бэ юм. Тэгээ ер нь бол listening бас одоо шууд нөгөө би одоо ICI гэдэг өөрийнхөө төвшнөөс нь ер нь яг үнэ жоохон тийш яваа TV шоу TV шоу яцсан тэгж байгаа хамгийн сүүлийн TEDx. Тийм. TEDx амар хэцүү. Шууд хүмүүс TEDx руу орохоор би яг хэлдэг байхгүй. Өнөөдөр ч надад хоо. Тэгэхэд бүгдээрээ Cruise гэдэг хөгжлийн кино үзье. Cruise гэдэг хөгжлийн кино гэхдээ амар хөөрхөн шүү дээ. Яг ингээд харахаар зүгээр бүр дээр үеийн те ийм амар зэрлэг хүмүүсийн талаар гараад байгаа юм шиг байна. Цаагаараа Curiosity, Creativity хоёрыг амар үзүүлсэн кино гэдэг. Тэр кино байна гэх юм. За бусдаа series гинэ. Сүүлийн хасалт. Зэ бусдаа series таглалгүй аа шаа. За би гэхдээ амар шиг яриад байгаа санагдаад хүмүүс амар гурван шүү дээ зөөрөстэй хитрхээ яриад байвал хэлээрээ бага яриараа гэж. За бусдаа series гэх юм бол би дахиад анх сурсан нэг хүний яг нөгөө хэцүү үед нь ер нь яг хамт байсан хүн эсвэл хамт байсан нэг зүйл эсвэл memory болгон аягүй хүлдэм байх юм. Тэгэнгүүт яг англи хэл сураад хэцүү байх үедээ би Pretty Little Liars гэдэг охтуудын TV шоу олж үзсэн байгаа. Тэр болохоор яг нэг 5 охины ерөөсө ховч юм. Амар энгийн хэллэгтэй. Яг би тинейжер охин байсан болохоор тинейжерүүд юм ярьдаг юм гээл те. Тэгэл юу хичээл дээр очивол нөгөө ангийнхаа охинтой тэр үгийг ашиглаж ярьдаг. Тэгээд тэр TV шоу бол яг зөвхөн хамгийн дуртай TV шоу гэж байна. Яг энэс илүү гоё зурагтай, гоё сторитой TV шоунууд бол зөндөө байгаа. Үзчихсэн. Дуртай. Гэхдээ яг энэ зүгээр л сэтгэлд үлдсэн нь миний англи хэл сайжрах таймер нөлөөлсөн. Тэгээд аюу гоё сторийн ч гэсэн гоё тухайд нэг хавч юм үүтэй юм үзэхээр амар сонирхолтой сэтгэл хичээлээ. Гэхдээ яг тухайд яг Лондонд сурж байхад үзсэн болохоор нэг амар бүгдийн ингээд шинтэж үзэж чаддаг байсан. Нэг 7 хоногт 2 моёр англи хэл үздэг байсан. Намайг үзэж эхлэхэд баг 4 сизон гарсан юмсан. Тэгээ 8 сизонтэй дуусчихсан. Амар гоё. Энэ аюу гоё. За надад туртай series шууд ингээл баахан кино бодогдчих юм шиг надад туртай. За зүгээр top 3. Top 3 за сүүл үзснээс гэх юм бол Stranger Things. 13 Reasons Why. Эхнийх нь л яг гоёсэн. Тэгээ сүүл рүү яж хамаг болсон. Арайч нөгөө dark дэмдээ dark болоо. Би бас нэг юм л үзсэн. Гараач юм юмуд нь бол үзчих байгаа. Арай л амар дийл тэгээ тийм film үзэхээр нэмэр өдрөө тусгаж байгаа гэдэг. Тэр нь бол тийм. Ойрт ер нь бол тийм. Тэр хоёрыг л ер нь л хэвчээ гэдэг. Ойрт ерөөсөө зур үзэгч заагүй байж шүү дээ. Тийм ер нь бол тийм. Хавч даваалгаа. Тэгтээ дагуу амьдрах сайхан шүү. Ядраал явж явахгүй. Тэгээд дараа нь түнд амралт өгөхгүй. Би яг англи хэл сурахад гэдэг юм бол би Harry Potter зүйлдэггүй шүү. Harry Potter бол шал тийм. Яг түрүүний намын нөгөө British-ээр байгаа. Тийм амар хэцүүлэх гэж байна. Амар зүйлэн мөглөлтэй шинэ өгнөстэй. Хинами багшийн хэлснээр агуу багаас нь хэлэхтэй ер нь бол амар энгийнээс тэгээд юу iCarly марлыг тийм. Тэгээд Friends гэдэг аюу хөөрхөн өөр сонирхолтой. Тэгээд iCarly ч бас хэцүү юм аа. iCarly шаа нөгөө Friends би нөгөө багтаа бүр ингэ үзчихсэн хүмүүсээ үзчихдэг гэх юм. Гамбол, мамбол, тэг хөрхөн хүүхдийн кинонуудыг дүүнэртэй хамтлагчдыг хамт суугаад үздэг. Тийм. Тэгэж би бодож байна. Тэгээд бас би нэг YouTube-ыг аюу зөвлөдөг. Тэр нь болохоор нөгөө Shane Dawson гэдэг conspiracy theory гэдэг. Тэрийг монголоор юу гэдэг сайн мэдэхгүй байна. Conspiracy theory жишээ нь ингээд дэлхийн хавцгаа гэж хэлдэг. За. Тэгээд би үнэхээр дэлхийн хавцгаа юм гэдэг. Тэр үзээд дуустай. Тэгсэн заяа. Тэгээд энэ бүр докюментари хийдэг заяа. Бүр ингээд цаг 30 минутын бүтэн кино шиг тийм бүтэн хэмжээний амар гоё контент гаргадаг. Цаачин гэхдээ одоо драма. Одоо драма жоохон тэнэг болсон. Гэхдээ юу яг тэр үед хийжсэн conspiracy theory гэдэг нь аюу гоё. Би тэрийг аюу гэсэн зүйлтэй. Тэгэнгүүт тэрийг жишээ нь ингээд залуучууд сонирхож үзсэн магадгүй. За тэгвэл ингээд conspiracy theory дэлхийн хатгаа матгаа яасан ингээд тэр бизнес гэж яриад Illuminati гэж очихсан л та. Тэгэнгүүт охтуудын хэрэггүйд яг YouTube-ийг одоо OG гэх юм уу те OG YouTube-уудын нэг Michelle Fan болохоор makeup хийдэг юм байна. Гэхдээ яг юм мохоо шалаад байлаагүй ирдгүү заяа.
аюу гоё юм өгнүүдээр ярьдаг. Юу гэмээр цэвэрхэн ажиглын мөрчл аюу гоё. Тэгээд солог ашигладаг. Аюу гоё ярьдаг. Мишель Фан гэдэг мейкап артист байна. Тийм та өөр гэх юм бол Ники Туториалс бас байж болно. Амар хурдан ярьдаг. Чи өөрийнх нь first language биш. Өөрөө Норвег лөө юм бэлээ. Нэг юу лээ. Ногоон өнгөтэй улс чи юу нэг тийм хацаалаа. Тэгээд англи хэлийг өөрөө анхнаасаа сурсан гэж байгаа байхгүй. Тэр аюу хөөрхөн. Ireland. Чи англи хэлээр ярьдаг. Тэгэхээр чинь тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм л би нэг зөвлөж. Би болохоор YouTube дээр Miller's Fan гэдэг нэг гэр бүлийн талаар ярьдаг. Тэр нь болохоор яг нэг гэр бүл 7 хүүхэдтэй. Тийм үү? Тийм. 3 нь болохоор яг өөрсдийнх нь хүүхдүүд. 2 нь хятадаас ирсэн, 2 нь Африкаас ирсэн. Аа YouTuber шүү дээ. Тэгээ тэр гэр бүлийг үзэхээр надад ингэ тийм ч нэг хятадаас өргөж авсан нэг жоохон бандад гэхгүй. Тэрийг ингээл инээж байхад тэр өвчт нөгөө хятад чинь ийм хуйлтай юм байна. Нөгөө гадаадд хүмүүс өргөж авах юм бол одоо эрүүл хүүхдүүдийг биш өвчтөе хүүхдүүдэд өргүүлдэг тийм байна. Тэгээд нөгөө хятадаас 2 өгсөн хоёул өвчтөе. Тэрнийх нь жоохон банд нь болохоор амар хөөрхөн. Тэр ингээ багаас нь ингээл цомож байгаа хаж байхгүй зүгээр бол цаа ингээл тааш. Тэнгүүд ингээл энэхээр бүр ингээ амар ингээл стресс бүр тайлаад хэвчдэг жоохон хүүхдүүд. Тэгэл тийм өөртөө тустай тийм сонирхолтой бичлэгүүдээ бас яг өөрийнхөө сонирхолтой зүйлийг тийм та яг энэ YouTube бичлэгчийн background information болж өгөөд цаашаа IELTS TOEFL-ын шалгалт өгөх юм бол амар нөлөөлдөг тийм би бас сүүл нөгөө юу цаахгүй юу ийм докюментари би яг нэрийг мартчихжээ нэг Америк TV шоу гэнэ Америк сог кино сог YouTube-д болсон тийм утаа ингээд Америк дахь эмэгтэй шарангийн харагдсан Америк дахь хүүхдүүд нь наад хэлсэн чинь миний дуртай зүйл санчлаа. Нөгөө Orange is the New Black гэдэг. Тийм жоохон муухай надад юм амар ингээд би жоохон dark юм байна шүү дээ. Тийм байна. Тэр зүгээр. Ер нь YouTube-ээр яг сонирхолтой юм болоод гэтээ яг IELTS MyTube бэлтэж яхад зөвхөн өөрийнхөө сонирхолтойгоос гадна бүх салбарын баг зэрэг мэдээллүүдийг мэдж яхад дараа нь listening, reading хийхэд байгаа. Жишээлх юм бол нөгөө BBC 6 Minutes гэдэг шүү дээ. Тэгээ National Geographic-ийн нөгөө нэг амтан болгон дээр бичлэг хийсэн тэр шүү дээ. Тэгээ нөгөө нэг санал болгол зөндөө юм байна. Netflix-ийн Our Planet YouTube дээр бол for free байлээ. Тийм учраас тэрний нөгөө narrator нь ямар гоё ярьт юм бэ те тэрний ашиглаж байгаа дүрм те тэр ямиг тодруулж байгаа ямиг зөвлөж байгаа бүр үнэхээр төгс яг тэрийг хэл төгс хэмжээнд байдаг бол тэр Our Planet-ийн narrator perfect тэр ахыг сонсгоо нөгөө надад Paddington хүүхэлтэй санагдав. Тийм чинь тэгээд Paddington ч гэсэн үзчихэл аягүй зүгээр те хүүхэн Лондонгийн жишгэн гэр бүлийн амьдралыг ч гэсэн амар тод үзүүлдэг шүү дээ. Ер нь аягүй таалагдав. За тэгээд Нами багш нь эдэлж байхдаа бүх одоо нөгөө бичлэгүүдийн хоёлаа те доор ингээд тавиад за тийм линкийн доор линкүүд юм те. Яг хоёр доор нь гэсэн description дээр тавьчих хаа те. Тийм description дээр. Тэгэл ер нь юм байна дөө. За тэгээд хоёроос асуух зүйл байвал өөр бас нэмж хэлэх зүйлүүд байвал бас таалагдаагүй зүйл байвал ерөөхдөө бол коммент доор бичээд үлдээгээрээ бас бид хоёроос үнэхээр яг юу сонсоход ямар зөвлөгөө авах хүсэж байна тийм ээ. Тэгэхээр өөрснөө зөвлөж чадахгүй бол магадгүй гоё зарчмаар хашаад гоё юмнууд ярьж болно тий. За тийм байна. Тэгээд бүгдээрээ чаднаа. За амжилт. Нам явах гоё юмшгүй. Юу ээ? Сондоо миний ингэж чиш ухаад юм аа дээ. Чихэндээ хүрх юм бол энэ зогсож шиг санагдаад байна. Тэгээд суугаад байгаа байхгүй юу? Тий. За юу яах вэ? За баяр гэх юм аа. Тийм. За бид хоёрын анхны подкаст болохоор. Тийм хоёрын анхны яг хамт хийж байгаа подкаст. Тэгээд ерөөхдөө бол зөвхөн англи хэл гэхээс гадна бас янз бүрийн гоё охтуудын яриа мараа. Тийм. Гоё relationship, аялал өөрийнхөө үзчихсэн бүх зүйлүүдийг ер нь яхах хүсэж байгаа. Би яг наач яг миний мөрөдлөөс. Тийм. Манай номын багш маань бас нэг хөтөө явчаад ирдэг гэж хөтөө явчаад ирдэг. Бид нар самбар хөтөө явж амжиг байхад амжуулаад хэдэн удаа хөтөөж авсан юм те. Тэгээд ерөөхдөө бол тийм гоё organization skills-ийг бас зааж авчих юм те. Хэрхэн гоё юм хэлэхтэй тэмдэглэл хөтлөх үү энэ төр гэж юм.
Тэгээд бас юу анхны подкастаараа giveaway болчихъя. Yes. Яг нь уусаа нөгөө бичлэг хийчихсэн байхгүй. Тэгээд бичлэгийн хаар giveaway авчихна гэдэг юмуд авсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол бичлэг нь жоохон ганцаар болохоор амар уйдгартай болсон. Тэгээд бичлэгийг хийхгүй шийдээд подкаст хийж байгаа юм чинь энэ подкастны хаа giveaway болчихъя. Тэгээд энэ нь болохоор юу гэхээр том тэмдэглэлийн дэвтэр, тэгээд sticky note, тэгээд юу хайлайтер тодруулагч яг англи хэл сурахад ч юм уу бусад хэлхийд англи хэлний ашиглах авдаг. YouTube-д чигчээр хэрэгтэй ах гэж бодоод яг нэг хийдэг хичээлийн хэрэгслүүдийг би цогцолоод тавьсан байгаа. Тэгээд яг энэ giveaway хэрхэн оролцох юм бэ гэвэл бидний подкастыг яг юунда Instagram-ийнхаа story тэгээд бид хоёрыг ерөнхийдөө бол mention хийгээд бас манай Infinity English-ийг mention хийх шаардлагатай байгаа. Тэгээд болоо. Follow хийх гэж хүчлэхгүй. Өөрснөө л тэгээд яг comment-ын доор юу бас урмын үг тий гिचээрээ тэр дундаас нь бас үдж байгаа. Би цайлагсах гэдэг номыг бэлтгэхийг хүсэж байна тэр хүмүүс. Тэгэхээр хоёр аттай гэсэн үг. Тэгэхээр нэг нь болохоор тэр хичээлийн хэрэгслүүдийг авах нь, хоёр дахь нь болохоор маш гоё урмын үг өөртөө хин нэгэнд эсвэл өөр тохиолдсон юм гоё нөгөө нэг стори байдаг шүү дээ. Стори байдаг шүү дээ. Тэрийгээ бичээд яг хөгжөлтэй гэхээс илүү инспирэшн юм аа. Тийм над бичээд тэр дундаас нь намын дотор яг уншиж агаад нэгийг сонгоод цайлгсан юм өгнө гэсэн үг. Тэгээд тийм байна. Хоёр гэсэн үг. Тэгээд подкаст болгоныхаа ард ерөнхийдөө бол яг giveaway гэж нэрлэх жоохон муухай ер нь бэлэг үг сонирхолтой байна. Тэгээд бэлэг өгөөд явна. Гэтэ ихчлэн ном бичиг хэрэг юм байна. Тийм их байна. Заримдаа бас бүр гоё том сурталчилж орж магадгүй. Тэгэхээр хүлээж байгаа. Ер нь бол байх сонсохтой, дууссан сонсохтой шүү. За ингээд шууд зөвсөлрөө скиплээд авахгүй байх тий. Харин бүтэн сонсон шүү. Мэдээлэлтэй байгаа шүү. За. Ийм байна. Тэгээд тэр анхны подкаст амжилттай болсон гэж бодож байна. За баярлалаа. Дууссан бол үнэхээр MVP байж чадлаа. За баярлалаа. Bye. Баярлалаа.